Сонсогчдод өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хэрэгтэй подкастын дугаараар бид нар бэлэн гомонгоос татгалзах 10 шалтгааныг хүргэе. Бэлтгэхэд амархан, хурдан болдог зэрэг шалтгаанаар бэлэн хоолыг өдөр тутам идэх хүн цөөнгүй. Мөн элдв сүлжээ дэлгүүрүүд нэгдэж түүнийг дагаад бэлэн гомонгоор хооллол тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж хэлж болно. Тэгвэл өдөр тутам бэлэн гомон идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Ингээд бэлэн хоолноос татгалзах 10 шалтгааныг дурдъя. 1-р тижээлийн алдагдал. Бэлэн хоолнд тижээл алдагдуулдаг бодис ихээр агуулгаддаг тул бага насныхан хэрэглэхэд тохиромжгүй. 2-р хавдрын их үүсвэр. Бэлэн хоолнд пенополистерол хэмээх бодис агуулгаддаг бөгөөд энэ нь хавдартай болох их үүсвэр болдог байна. 3-р зулбуулдаг. Бэлэн хоолнд жирэмсэн ихэд сөргөөр нөлөөлж зулбах магадлалыг нэмэгдүүлдэг байна. 4-р хэрэггүй хоол. Бэлэн гомон нь тэр чигээр нүүрс ус агуулж байдаг бөгөөд ямар нэгэн эрдэс бодис уураг агуулдаггүй. Энэ нь бэлэн хоол хэрэггүй гэдгийг илтгэж байгаа юм. 5-р натрий агуулдаг. Бэлэн хоол нь натрийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ нь зүрх зогсоох, даралт ихсгэх, ходоодны шарах үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй. 6-р цавуулагтай. Бэлэн гомон нь цавуулаг ихтэй болохоор харшлыг өдөөж толгоо өвтгөхөөс гадна дотор мухаа оргих, нүүрэн дээр юм гаргах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. 7-р таргалуулна. Нүүрс ус болон натрий ихээр агуулдаг учраас таргалах бас нэгэн шалтгаан болдог байна. 8-р хоол боловсруулах эргэтэн хямраадаг. Бэлэн хоол нь шингэхдээ удаан байдаг тул хоол боловсруулах эргэтэн хямраадаг байна. 9-р пропион гликол. Бэлэн хоолнд пропион гликол хэмээх бодис агуулгаддаг бөгөөд энэ нь бэлэн хоолыг хатаахгүй байх үүрэгтэй. Харин энэ нь хүний дархлааг сулруулж улмаар зүрх, ходоод уушгийг ажиллагаагүй болгох аюултай. 10-р бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Бидний өдөр тутам идэх хоол нь биед шингэдэг. Харин бэлэн хоол нь хүнсний будаг, нэмэлт химийн бодис агуулдаг тул бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ удаагийн хэрэгтэй подкастын дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй зүйлийг хүргэсэн байхаа гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.